Хай өдрийн өнд манайхан энэ удаагийн Zero-vlog-ийн дугаараараа би наадмыг тохиолдуулан та бүхэнд энэхүү дугаарыг бэлтгэж байна. Учир нь юу вэ гэвэл би яг одоо Parkwood Mall-ийн дөрөв давхурт байрлах 100 брэнд дээр хүрэлцэн ирсэн байна. Энэхүү дэлгүүр нь 100% гар аргаар уралсан Монгол үндэсний хувцас урлагаараа онцлогтой юм. Одоо бүгдээрээ хамтдаа явж дэлгүүр хийсэй. 100 брэнд нь 2022 онд үүсгэн байгуулагдаад үүнээсээ хойш өнөөдрийг хүртэл төвчөртэй үйл ажиллагаа явуулсараа тэгээд эдний дээлнүүд яг юугаараа онцлогтой вэ гэхээр энгийн торгоноос гадна 100% гараараа дээр нь зураг зурж уралдаг гэдгээрээ бас айгүй онцлогтой санагдсан. Тэгэхээр энэхүү загварууд нь ерөөсөө давтагдахгүй ерөөсөө нэг тоотой гардаг гэсэн. За тэгээ одоо яг энд харж байгаачлан энэхүү дээлний бүсийг жишээ нь дээр нь яг 100% гараараа зурсан гэдгээр онцлогтой. Тэгээд энэ зураг нь хийн цэвэрлэгэнд орсон чи арилахгүй, хураа хийн цэвэрлэгэнд төгсөн чи арилахгүй гэдгээрээ бас айгүй даваа талтай санагдсан. За тэгээд дангаад торгон дээлнээс гадна одоо бас 100 болж байгаа наадмаар манай хүмүүс нэмэгэн дээл бас сонирхоод байдаг штеп. Тэгэхээр эднийд бас яг ингээд ийм нэмэгэн сэлгэн дээр гэхдээ яг адилхан одоо гараараа зурсан гэдгээр онцлогтой ийм дээлнүүд төрөл бүрээрээ худалдаалагдчихэв. За үүдээр орж ирэнгүүт миний анхаарлыг хамгийн их татсан дээл бол яалтчгүй энэ цагаан торгон дээл байгаа. За энэ дээлний онцлог нь ерөөсөө за 100% ийм торгон материалтай дээрээс нь 100% гараараа зурсан байгаа. Энэхүү технологийн тухай танилцуулахад Азууд бүгдээрээ торох хэрэглэдэг ч гэсэндээ за Японы Солонгос хятад алинд нь ч торгон дээр ингэж гараар зурсан бүтээл байдгүй юм байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө анхдагч технологийн дээл байна. За тэгээд 100 брэндтэй дан ганц Монгол цамц Монгол дээлнээс гадна за энэ малгайн оролт гэж шинэ зүйл байт юм байна. Би нэг яг өнөөдөр л харж байна. За энэ дээр дээрэс нь энэний онцлог нь юу вэ гэхээр ямар ч машины ажиллагаа ороогүй 100% гар аргаараа бас оёод дээр нь мөн адил гараараа зурсан ийм гоёмсог алчуур байна. Тэгээд даашин золон дээлэн дээрээ гадуураа толгоон дээрээ зүгээд за толгоон дээрээ зүгээгүй үедээ оролт болгож ашиглаж болохоор ийм ухаалаг ийм худалдаа авалтыг манай бүсгүүчүүд бас хийвэл айгүй зүгээр юм байна. За одоо энийг зүүж үзэнгүүт аваарай. 9 м. Үгүй энэ ч ямар гоё юм. Энэ ямар гоё юм бэ? Бараг Нийлээс гаяас тийм. Мөн дээрээс нь unisex загварын Монгол цамцнууд мэдээж дуртахгүй хаарахгүй. Дээр нь мөн адил 100% гараараа зурсан энэхүү гоёмсог цамцнууд бас ихтэй эмхтэй айлч хүмсэх боломжтой гэдгээрээ бас онцлогтой. За наадмыг тохиолдуулаад үүлтэй юм уу эсвэл бол энэ хөрхөн морьтой загваруудаас сонголтыг худалдаах боломжтой байна. Ихтэй эмхтэй айлч хүмсэх боломжтой энэхүү мөн адил 100% гараараа уралсан энэхүү чөлөөт цамцнуудыг бас танилцуулж байна. За тэгэхээр одоо чинь энэ цамцан дээр харуулхад за энэ үүлийг хатгахтаа хоноо олбоор хатгасан баг жишээ дээ. За тэгээд 100 брэндийнхаа хамгийн анх дээлнээсээ өмнө яг энд харагдаж байгаа энэ хүү мерч чөлөөт цамцнуудыг их хийж уралж эхэлсэн юм байлээ. Тэгээд энэ цамцнуудынх нь бас маш сонирхол татсан нэг зүйл нь болохоор за нэг онцлогтой тал нь нэг загвараас дээдлэн 100 шиг гарна гэдгийг тодорхойлоод ханцан дээрээ бүгд энэ serial кодтой байгаа. Одоо жишээ нь энэ ягаан цамц болохоор 100 цамцны 22 дахь загвар нь хана. За яг одоо миний энэ хүү өмссөн байгаа торгон силкэн дээлний хувьд ерөнхий үнэ 980 мянган төгрөгийн үнэтэй харин хэрвээ та бүхэн Pocket Zero урьдчилан ашиглан худалдан авалт хийх юм бол ямар ч урьдчилгаа байхгүй, шимтгэл байхгүй, нэг удаагийн аваад төлөлтөнд ердөө 160 мянган төгрөгөөр энэ гоёмсог дээлийг авах боломжтой байна. Саяны миний өмссөн яг энэхүү дээлийг заавал бүслэхгүйгээр бас одоо зуны үйлрэлт дотор нь даашинц ч юм уу, өмд ч юм уу өмсөд гадуур нь ингээд сул өмсөх юм бол бас маш загварлаг юм шиг санагдлаа. Материал нь өөрөө маш гоё унсан материалтай учраас ер нь ямар ч утасны гадуур өмсөхөд бол маш тохиромжтой юм дээлээ. Тэгэхээр зөвхөн баяр ёслол зориулж дээл авахаас гадна энгийн үед ч гэсэндээ одоо ингээд өмсдөг болвол илүү бас загварлаг болох хаа. Энэхүү та бүхэнд 100 брэнд дээр 100% гар аргаар уралсан үндэсний хувцснуудыг танилцуулж тустаа. Харин одоо бид бүхэн гэрчнийхаа төсөл нэг ялагчаа тодруулах учиртай. Ялагчтай бид бүхэн 100 брэнд дээр үйлдвэрлэдэг. За энэхүү unisex загварын Монгол цамц мөн дээрээс нь мерч загварын хүдэнэс энэ хоёр цамцыг бэлэг болгон өгөх гэж байна. Одоо та бүхэнд харин хэрхэн ялагч болохлаа танилцуулъя. Та бүхэн яг одоо доор гарч байгаа хоёр Facebook пэйжийг лайк дараад, мөн энэхүү бичлэгийг лайк дараад, follow тохиолдол шеэр хийгээд хамгийн чухал нь та бүхэн миний асуултанд хариулж бичих учиртай. Асуултыг одоо танилцуулъя. 100 брэнд анх хэдэн оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ? Та бүхэн зөв хариултаа комент хэсэгт бичснээр бид бүхэн голоос рандомор нэг ялагчаагаа тодруулан энэхүү хоёр цамцыг бэлгэх болно. Хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баяртай.